Ерөнхий төлөвлөлт чи одоо ингэж хийх гэж байгаа юм. Шинээр бид нар нөгөө олон улсын архитектор одоо Азербайджан тэгэл тэр нөгөө Япон, Солонгос, Хонконг, Сингапурын гээд архитектор төлөвлөгчдөөр байгаа дээ. Ингээд төлөвлөсөн байгаа даа. Тэгэхээр одоо энэ чи одоо энэ байгаа хэсгийг засаг захааны бүс гэж. Тэгээд энэ бол одоо худалдаа үйлчилгээний. Тэгээд нөгөө үйлдвэр технологийн паркийн хэсэг. Энэ нөгөө оршин суух хэсэг, эмнэлэг эрүүл мэндийгээд ингээд төлөвлөсөн байхгүй. Тэр яг олон улсын нөгөө архитектор төлөвлөлтийн компаниудаар мэргэжлийн хүмүүсээр ингээд хийлгэсэн учраас одоо энд бол газар олголтын бүгдийн зогсооцсон. Яг энэ төлөвлөлтийнхаа дагуу хийнгээд одоо энэ цагаан байр мариуд буухаар яг эннийхээ дагуу төлөлтүүд нь хийгдээд иймэрхүү одоо бас орон сууцнуудыг аль болох одоо байхгүйгээр сүүлийн үе нөгөө эрчим хүчний хэмнэлттэй улаан цахилгаан ногоон орон сууц өнгө дизайнтай машин тэрний зогсоолтой одоо чи энэ тэндийн барихаараа нэг барихын тулд барайл машин зогсож болдгоо машин битгээд хүнч зогсоо явж болдоггүй тэгээ хүүхэд суугч тоглож болдоггүй тэгэхээр яг энэ төлөвлөлтөөр энэ барилгын явууламжуудаа явуулна гэж ингэж хэлж байна. Орон сууцнуудыг бол бид одоо яг ийм стандартаар тэгээд орчин нөхцөлийн яг нарийн төлөвлөсөн аюулгүй эрсдэлгүй байх ийм л одоо төлөвлөлтүүдийг хийж байгаа. Жишг төлөвлөлтүүд хийж байна. За бид тэгвэл энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Жишг ногоон стандарттай ухаалаг хотыг барьж байгуулах энэ ажил бас налаагаас эхэлж байна гэж үзэж байгаа. Налаах өөрөө одоо 40 гаруй мянган иргэдтэй Улаанбаатар хотын зүүн бүсийн одоо Багнуур, Бахангаа гээд манай энэ гурван одоо захын дүүргийн Улаанбаатар хотын төгжрөл, агаарын бохирлол, ажил гүйдэл, ядуурал, за тэгээ нийгмийн стресс хүндлийг бууруулахад бол эдгээр дүүргүүдийн шин төлөвлөлтөөр одоо хөгжүүлэх бодлого маш чухал үүрэг үүсгэнэ гэж. Энэ бол өөрөө бас бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил. Тэгээд эд бүтц нь байна, зам төмөр зам нь байна, эрчим хүч, дулаан цахилгаан байна, ажиллах хүч нь байна, шин дулааны станц баригдана. За тэгээд энэ төлөвлөлтийг бол бид удахгүй бас ингээд цааш нь Багнуур налаах дүүргийн хас гадна одоо Бахангаа дүүргээ хийж энэ гурван дүүргийн одоо энэ харилцсан уялдаа холбоотой биеийнхээ эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих юм бодлогыг хэрэгжүүлж байгаа онцлогтой. Тэгээ энэ хуучин одоо энэ байрнууд бол налаахын анх уурхай анх одоо байгуулагдж байхад энэ соёлын ордон, энэ цагаан байрууд гээд ашиглалтанд 50 донд ашиглалтанд орж ирсэн. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй бас эрсдэлтэй нурах унах эрсдүүд байгаа учраас энэ байруудыг үе шаттайгаар шинжлэх ажлууд хийж байна. Одоо энэ ингээд 67 айлын орон сууц байрагдсан. Дараа нь энэ одоо төлөлтүүд бүгдийг шинээр хийгээд ирэх жилээс одоо орон сууц судалтай үйлчилгээгээд ерөн л тэгээд иргэд орсон суугчдын ая тухтай эрсдэлгүй, аюулгүй, амар тайван амьдрах боломж нөхцөл яавал бүрдхийн гэдгийг энэ олон улсын архитектор төлөвлөгчтэй хамтарч ялангуяа энэ одоо Хонконг, Сингапур тэгээд одоо Япон, Солонгос, Хятад цаашлах юм бол Европ бүр одоо энэ Каспийн улс орнуудын Азербайджанд хэрэгжиж байгаа одоо жишг хотуудын ийм судалгаа тооцоонуудыг бид хийж тэдгээр хотуудын хөгжлийн төлөвлөлтүүдийг хийсэн тэнд хөрөнгө оруулж байгаа одоо аж ахуйн нэгж гадаад хотуудын хөрөнгө оруулагчид архитектор, инженер төлөвлөгчдийн оролцоотойгоор ингэ хийж байгаа учраас энэ өөрөө бас олон улсын жишг нийцсэн ийм төсөл болж байгаа төлөвлөлтүүд болж байгаа гэж ойлгож